За бүгдний өдрийн манай багийн бизнес центр болохоор Монгол бичиг хөрвүүлэх веб болон аппликейшны тухай танилцуулж байгаа. За манай баг болохоор хөвчлөлийн хүмүүсийн хөвчлөлийг ашигладаг энэ түгээх аппликейшнийг авсан байгаа. Тэгэхээр нь болохоор журмалсан тойл дараачихын болол тойл дараачих үндэсний бичиг 2025 гээд дараачихын Kimo гэх аппликейшнуудыг танилцуулнаа. За ихэнх нь болохоор X маа. Энэ болохоор ямар нэгэн аппликейшн авах шаардлагагүй. Эцнийхээ Google-ээс хайгаад Кириллээс монголчгээс Кирилл руу шууд автоматар хөрвүүлэх боломжтой аппликейшн байгаа. Мөн ингээд зургийн тест оруулаад зураг болон текст оруулаад хөрвүүлэх боломжтой. Гэхдээ ингээд анхаарах зүйл нь болохоор ингээд зураг нь ингээд чанартай байж яг үнэн бодтой хөрвүүлэх юм лээ. Жохон чанаргүй зураг оруулах юм бол ингээд жоохон худлаа хөрвүүлчих гээд ах магадлалтай мэлээ. За дараачих нь үндэсний бичиг 2025 гэсэн аппликейшн байгаа. Энэ аппликейшн болохоор хөвчлөлийн төрийн албан хаагчдыг монгол бичиг сургах, монгол бичгээр баримт бичиг хөтлөх, за тэгээд боловсруулах, алхах хэрэг хөтлөх, цахим орчин хэрэглэх чадварыг эзэмшүүлдэг ашиж байгаа. За төрийн албан хаагчдын монгол бичгийн мэдлэг чадварыг сайжруулах, сурагч багш нарын заах арга зүй, ур чадварыг дэмжих зорилготой. За тэгээд төвшинжилсэн хөтөлбөрийг боловсруулан баталгаажуулсны дагуу үндэсний гишүүн аппликейшнийг зохиосон байгаа. За энэ болохоор энэ аппликейшн 4 зэстэй цагаан толгой, за тэгээд төвлөрсөн тулгуур ойлголт, сорил, видео гэсэн энэ 4 зэстэй аппликейшн байгаа. За дараачих нь болохоор журмалсан тал. Энэ талбарт болохоор яаж ашиглах вэ гэхээр үгийг зөв бичих, за тэгээд хувиргах, за богино тайлбарыг харах боломжтой. Мөн хайлтын хэсгээр ингээд нөхцөлөөр хувиргасан үгийг оруулахад дөрвийн дагуу тухайн үгийн одоо үндсийг ингээд танд олж харуулдаг. За энэхүү аппликейшн болохоор зэт амьд төрөмгийн хасбар монгол хэлний зөв бичих дүрм ямар нэгэн нэг өөрчлөлт оруулахгүйгээр зарим үгсийг нь нэмээд, за тэгээд тодруулах хийсэн байдлаар энэхүү журмалсан талыг маань зохиосон байгаа. За энэ талыг маань бас болохоор Монголын тухайн хуулийн хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга 2016 оны 9 сарын 8-ны үеийн 5-р тогтоол гаргаж, тогтоолын дагуу зохих ажлын хэсэг байгуулан одоо зөвлөлийн ажлын албаны дээгүүр шинжлэх ухааны активны хэл зохиолыг бүрэлдэн тэгээд Монгол Улсын их сургууль Улсын эрдэмтэд судлаачдын баг бүрдүүлээд энэхүү аппликейшнийг бүтээсэн байгаа. За дараагийн аппликейшн маань бололт. За энэ аппликейшн маань болохоор ингээд одоо бусад аппликейшнуудаас нэлээд ялгаатай. За юугаар ялгаатай вэ гэхээр ингээд хамгийн баялаг үгсийн сонтой. За тэгээд онцлох зүйлүүд маань болохоор дуу аваад боловсруул ерөнхийдөө чимээгээ технологи тусламжтайгаар дуу хоолойгоор хайлтж үгийн болон одоо үгийн дуудлагыг сонсох боломжтой байдаг. За мөн одоо монгол хүмүүст зориулсан үндэсний бичгээр аппликейшн ашиглах боломжийг олгодог. За хэл шинжилгээ олон жилийн туршлаган дээр суурилсан хамгийн баялаг үгсийн сатай мөн интернеттэй болон интернетүүдийн аль ч үед ашиглах боломжтой гэдгээр ерөнхийдөө бусад аппликейшнуудаас онцлог байдаг. За ийм одоо үндэсний бичгийн аппликейшн одоо ашигласнаар холбогдсон юу гэдэг вэ гэхээр тойл бичих нь ингээд үг өгүүлбэрийг зөв бичих, бүсэд дүрмийн алдааг засалдаг. За мөн одоо шинээр үг суралцах, үгийн утга хэлцээг ингээд зөв хэрэглээд мэдхэд зайлшгүй хэрэгтэй болдог. Тэгэхээр давуу тал нь юу вэ гэхээр хаанч хизээч уцаараа суралцах боломжтой байдаг. За хот хөдөө ялгаагүй интернеттэй бол ашиглаж болно. Одоо нэг зарим газар одоо аслагдсан сумдууд байдаг шүү дээ. Тэр одоо сумдуудад ингээд багш нарыг хүлсэн юм уу? Одоо жишээлх юм бол үндэсний бичгийн монгол бичгийн багш байх байлаа гэж бодоход хүүхдүүд бие даагаад аппликейшн ашиглаад суралцах боломжтой байдаг. За дараачих нь болохоор суралцах бол нэмэгдэж байгаа. Өсөг үгийн дуудлага бичиг даалгаврыг тийм дуу видеогоор харуулдаг. За батлахыг шалгалт өгөх боломжтой. Одоо нөгөө багш нар чинь хослолын сургалтын аргаар хичээлээ заадаг болчихсон. Тахимд ингээд хичээлээ заачаад гэртээ ингээд онлайнаар ингээд гэрээ даалгавраа өгдөг. За тэрийг болохоор хүүхдүүд бас ингээд видео суралцаад аппликейшнаараа одоо тахимд ингээд мэдээж авсан зүйлээ аппликейшнаараа баталгаад ингээд хийх боломжтой гэсэн. За тэгээд алдаа бас засах боломжтой. Одоо буруу хичээл ингээд шууд автоматар засах айлсгүй зөв хэлбэрийн таах болгох. За тэгээд шууд одоо ингээд зөв хэлбэрийн таах болгоод ингээд шууд хариу авах юм бол энэ нь одоо
суралцах тухайн сурагчийн суралцах үйлдвэрийг нөлөөлдөг байна. Тэгээд анхаарах. Суралцах юм хэлээ. Компьютер үнэлгээ чинь бас суралцах ихтэй компьютерийнхоо Windows Store яг settings-ээс цаг болон хэлхсний сонгоо. За энэ хэл болон бүрээ гэсэн сонгоо. Зарим нь бол art language гэдэг зарим нь бол хэл нэмэх гэдэг байгаа. Энэ дээр бол монголчуудын гараа нэмэхдээ шууд латинаар бичээд монголын ингээд бичээд хайцрахад бол шууд хоёр янзаар гарч ирнэ. За энэ бол ажиж хоёр янзаар гарч ирнэ. Тэгээд гараас ухтаад энэ хоёрын аль нь суулсан яг адилхан гарч ирнэ. Тэгээд энэ дараа next гэсэн сонгоход тэгээд install гэдэг гармаа шууд суучж байгаа. Тэгээд энийг шалтгаан болохоор Word програм ороод за ингээд харахад гар маань монголчуудын гар болсон байна. Тэгээд одоо энийг яаж босоо ихтэй болох вэ гэвэл Word-ийнхоо layout сураад энэ text direction гэж байгаа. Энд дээр vertical for Mongol ингээд ийш ингээд сонгоход монголчууд маань босоо болсон байна. За энийг үг бичиж шалгаад үзвэл ингээд бичээд monголчуудын гар судлах гэх юм.